За хаваал H6 загвар болон хаваал Jolion загвар дээр хурдны хайрцагын хэрэглээний талаар заавар бичлэг өргөж байна. За тэгэхээр H6 Jolion 2 загварын маань нэг адил төстэй зүйл бол DCT хурдны хайрцаг буюу Dual Clutch Transmission-тэй. За тэгэхээр араа солихдоо та энэ эргүүлдэг зүйлийг ашиглаж байгаа. За тэгэхээр энийг эргүүлэхдээ хамгийн түрүүнд анхаарах зүйл юу вэ гэхээр та араага ямар араанд орсон байгаа гэдгээ уртлын хянах дэлгэцнээсээ байнга хянжаах хэрэгтэй. За тэгэхээр ямар араанд байгаа маань голын доод хэсэгт буюу одоо энэ P паркинг руугаа орцсон байж байна. За тэгэхээр хамгийн түрүүнд та араагаа солихын тулд тормзон дээрээ гიშгсэн байх хэрэгтэй. Тормзон дээрээ гიშгэж араагаа солино. За тэгээд би баруун тийш 2 эргүүлэх юм бол механик буюу M1 араанд орчиж байна. M1 араанд орсон тохиолдолд та өрүүлэн дээрээс paddle shifter буюу хоёр талд байгаа саар зүйлээр араа нэмж хасч явах шаардлагатай. Энэ автомат араа биш. Та өөрөө энийгээ хинж өдөртөж явах боломжтой. За M1 рүүгээ орчоод буцааж яаж автомат руугаа оруулах вэ гэвэл эргүүлдэг ирчээгээ дахиад нэг баруун тийш эргүүлчих хэрэгтэй. За тэнд харагдаж байна. D1 буюу автомат 1-р араанд орчихсан байж байна. За нейтралда яаж хийх вэ гэхээр буцаагаад зүүн тийш нэг эргүүлнэ. За нейтралд орчиж байна. Ухрах араандаа хийхдээ дахиад нэг удаа зүүн тийш эргүүлнэ.